Сайн байцгаана уу? Бүрийн Батчангал багштай ярилцсан энэрэнгүй сэтгэл подкастыг би хурангуулж хүргэх гэж байна. Энэ подкастын гол агуулга нь энэрэнгүй сэтгэлээ хэрхэн удирдах, бясалгал, өөрийгөө хайрлах болон бусдыг хайрлах сэдвүүдээр ярилцсан байсан. Хүн хэр их энэрэнгүй сэтгэлтэй байна, тэр хэмжээгээр аз жаргалтай байх нөхцөлийг бүрдүүлдэг гэж хэлсэн байна. Энэрэнгүй сэтгэл нь болохоор сэтгэлийн хатыг бий болгодог бөгөөд бэрхшээл тулгархад сэтгэлийн хат сайтай хүн асуудлыг төвөггүй даван туулдаг. Энэргүй сэтгэл нь сайхан сэтгэл болон мэдлэгээс бүрдсэн байдаг. Хүний үйлдэл нь үл дүгнэх, ахин дүгнэх гэсэн 3 бүлэгт хуваадаг бөгөөд үл дүгнэх нь сэтгэл хөдлөлтөөр суурилсан шууд гаргаж буй хариу үйлдэл бөгөөд дүгнэх болон ахин дүгнэх үе шатууд нь сэтгэл хөдлөл бус үйл явдал дээр тулгуурсан дүгнэлтийг гаргах. Энэ дээр жишээ авсан нь болохоор нөхөн дуусан хүнийг ингээд гараад ямар нэгэн дүгнэлт хийж байгаа шүү дээ. Тэнгүүд тэрийг яаж татаж гаргаж ирэхийг мэдэхгүй хүн байх юм бол тэр хүнийг ивэж аваас гэж өрөвдгөөс өөр юу ч хийхгүй бодлооч харин мэдлэгтэй боломжийг харсан хүн маань шууд тэр хүн тусалдаг. Тэр талаас нь өргөе гэд өөрийнхөө тусламжийн гарыг тусгадаг гэдэг зүйлийг ярилцсан байна. Жишээнээр үл дүгнэс хариу үйлдэл маань сөрөг бодол сөрөг зүйлсийг үл дүгнэн ихэнхдээ сөрөг зүйлийг ашигладаг учраас бид стресс орж энэ зүйл маань дамжирсаар архаг стресс болоод сэтгэлийн эмгийг үүсгээд тэрнээс хэрхэн яаж урьдчилан сэргийлэх 8 үе шаттай бясалгалын талаар ярьж байсан. Тэгээ Батчангал багш маань өөрөө энэ бясалгалын талаар хичээл орд юм байлээ. Тэрэнд нь бас сууж болох юм байлээ. За ер нь бол бясалгал гэж юу юм бэ гэдэг зүйлийг ярьж өгч байгаа. Тэр нь болохоор шинжлэх ухаан суурилсан. Нөгөөх нь болохоор энэ итгэхийн Хавана гэдэг. Энэ шинэ ойлголт мэдлэгийг өөрийн болгож авах, өөртөө дадуулж авах гэсэн үгний товчлол. Тэгэхээр энэ нь болохоор ерөнхийдөө шинэ ойлголтын минийг өөртөө ойлгоод тэрийг ингээд дадуулна гэж байна. Тэгээ орчин үеийн бясалгал нь хоёр төрөл байгаа. Анхаарал төвлөрлийн бясалгал буюу mindfulness, дүн шинжилгээний бясалгал буюу analytic meditation гэдэг. Ерөнхийдөө дүгнэхэд бясалгал гэдэг нь дотоод сэтгэлээ хяналтандаа гартаа авах. Эхнийх нь болохоор асархуун мөчтэй холбогдох буюу асархуун мөчтэй амрах гэдэг гэж бас нэрлэгддэг гэсэн. Тэр нь аз жаргалтай үеэ төсөөлж мэдрэх гэж байна. Энэ нь яадаг вэ гэхээр ийм судалгаа байт юм байл да. Яг тэр цаг мөчид босон зүйлийг бодох болон яг тэр цаг мөчид болж байгаа зүйл дээр очих хоёрын зүйл дээр ялгаж чаддаг юм байл да. Яг тэрнтэй адилхан бид нар аз жаргалтай үеэ төсөөлдөг гэж байна. Аавда өнсүүлж ээждээ тэрвүүлсэн. Тэр мэдрэмж ч юм уу. Эсвэл бол ямарваа нэгэн аз жаргалтай найзуудаараа шагнал авсан ч юм уу тий. Тэр ингэж мэдрэмжийг яг төсөөлж бодож чадах юм бол нөгөө нэг аз жаргалтай мэдрэмж маань шууд ингэж тэр гормон гэх юм уу тэр нөгөө элемент маань асар ихээр шууд ялгардаг гэсэн. Дараачийн үе шатсынхаа бясалгалтай ордог. Тэр нь болохоор анхаарал төвлөрлийн бясалгал. Тэгээд анхаарлаа төвлөрүүлэхийн тулд яадаг вэ гэхээр энэ гурван зүйлийн аль нэгийг нь санал болгодог. Амбын нөхөр орж буй агаар дээр анхаарлаа төвлөрүүлэх, эсвэл дуу чимээнд анхаарлаа төвлөрүүлэх. Гуравт нь болохоор хүрлцгүйд тулж буй зүйлд анхаарлаа төвлөрүүлэх гэдэг. Эдгээр гурван зүйлийн аль нэгийг нь хийхээр сэтгэл хөдлөлөө яг энэ цаг мөчтөө ингэж авчирч чаддаг гэж байна. Тэгээд анхаарлаа тогтоож чаддаг болж байгаа. Энэ маань яг энэ хүртэл болохоор mindfulness бясалгалын анхаарлаа нэг цэгт, сэтгэлээ нэг цэгт ингэж авчирдаг гэдэг агуулгуудыг яг энэ цэг хүрээд явж байгаа. Үүнээс цаашаа болохоор awareness буюу тэр зүйлэндээ жоохон хяналт тавих арай өөр нөгөө сэтгэлийг гаргаж ирдэг. Тэгээ ер нь бясалгал гэдэг нь яг юу хэлт юм бэ гэхээр сэтгэл оюун хоёрын ялгааг ойлгож дотоод сэтгэлийг хянаж удирдахыг хэлт юм байна л да. За тэгээд ингээд гурав дахь нь болохоор анхан шатны суралцагчийн оюун гэж байгаа. Энэ хүртэл нь болохоор анхаарал төвлөрлийн бясалгал явцсан. Гурав бясалгал тэгээд анхан шатны суралцагчийн оюун нь болохоор бясалгалтын үед ямар нэгэн дүгнэлт өгөхгүй байх нь. Тэгээд жишээ татчих байгаа нь болохоор энийг гол тайлбарлаж байгаа жишээ нь болохоор голын урсгалыг ингээд хажууд нь зогтоод харж буйгаар төсөөлнө. За ингээд голын урсгалыг бөөндө харчлаа л та. Тэгмэд голын тэр хэсгийн ус нь хурдан урсацтай байна. Тэр хэсэгт нь эргүүлэг байж байгаа юм.
тэр юм эсрэгт одоо хүүхдүүд сэлж байна гэх мэт ингээд зүйлийг бид нар хажуу талаас нь харахад ингээд мэдээж дүгнэлт хийх боломжтой шүү дээ. Тэгэнгүүт хэрвээ голын ослуугаа орчих юм бол яах юм бэ те? Яг ч энэ бид нар тэр зүйлсүүдийг мэдэрч чадахгүй бах те. Ямар ч сэлээд ямар ч ирэг дээр гарч ижил тэр зүйлийг мэднэ үгээс биш. Тэр гол дотроо орчих юм бол тэр нэг хаана юу болж байгааг бид сайн мэдэх боломжгүй те. Тэгэнгүүт сэтгэл болон сэтгэл хөдлөл хоёр нь өөрөө тусдаа зүйл. Сэтгэл нь далаа, харин сэтгэл хөдлөл бол өөрөө далаа нь давлгаа юм гэж. Сэтгэл угаасаа тэнцээ хөдөлгөөнгүй байж л байдаг те. Угаасаа л байдаг зүйл. Гэтэ бид нар сэтгэл хөдлөлтөө ингэж автаад ямар нэгэн үйлдэл дээр ингэж хариу үйлдэл үзүүлдэг гэсэн үг. Тэгээд тэрийгэ бид нар ингэж хажуу талаас нь тэр далайн давлгаагаа хажуу талаас нь харж мэдрэх гээд байгаа гэсэн үг юм. Ерөнхийдөө бол тэ. Тэгээд дөрөвдөх нь болохоор өөрийгөө ойлгох гэж байгаа. Энэ хэсэгт нь болохоор бид одоо тэр нөгөө далайн давлгаагаа ингээ харж байгаа шүү дээ тий. Тэр зүйл дээр энэ хэсэгт бид сэтгэлийн ертөнц рүү орж сэтгэлээ ойлгохыг хичээнэ гэж. Энэ хэсгийн гол цөм нь болохоор бид юунаас болж сөрөг мэдрэмж авж байгаа суур шалтгаанаа олж аваа тий. Тэгээ ихэнх бидний сөрөг бодлууд маань болохоор буруу дүгнэлттэй холбоотой байдаг байгаа. Одоо бид энэ дүгнэх нь шүү дээ. Хажуу талаас нь тэр далайн давлгааг хажуу талаас нь одоо сэтгэл хөдлөлтөө хажуу талаас нь харж байгаа. За энэ зүйл дээр би ингэж болох юм байна гэдэг зүйлийг одоо ингэж дүгнэлт хийгээд энэ буруу дүгнэлт маань одоо тэр сэтгэл хөдлөлүүд маань яг юунаас болоод гарсан юм бэ гэдэг зүйл дээр ингэж дүгнэлт хийгээд дүгнэлт хийшээ. Тэгээд дүүн тавт нь одоо дүгнэлт хийгээд гаргачлаа тий. Ямар ч юм ингэчлээ. Одоо энэ хүртэл ингэн Монголд сайхан мэдрэмжүүдийг өөр дээрээ цуглуулсан. Хоёрт нь болохоор анхаарлыг энэ цэг дээрээ авчирсан. Гурав дахь нь болохоор тэр одоо зүйлийг хажуу талаас нь хөндлөнгийн хүмүүстээр ингээ харцсан. Тэ одоо хажуу талаас нь ингээ хараад ойлгож байгаа. Тэгэнгүүт энэ дөрөвдөх нь болохоор өөрийнхоороо нөгөөдхөө ингэж харж ойлгож байгаа тийм. За тэгэнгүүтээ тавтах нь болохоор өөрийгөө инэрч хайрлах, өөрийгөө уучлах гэж байгаа. Ихэнх сөрөг бодлууд маань ямар нэгэн зүйлийг надад таалагдахгүй болвол би ерөнхийдөө бол сөрөг мэдрэмжийг, сөрөг бодлууд надад ингэж гарч ирдэг гэнэ л дээ. Тэгээд тэр сөрөг бодлууд маань тэгээ стресс болоод тэгээ анхаарал стресс болоод тэгээ хөндөж явдаг. Тэгэнгүүт энэ асуудлыг шийдэхин тулд бид нар ингээ бясалгал хийхийг зөвлөд байгаа. Тэгээ зөвхөн одоо асуудал тулгарсан үед хийгээд галын онтраах биш, энийг ингэж дадлал болгох хэрэгтэй гэж. Тэгээд энэ одоо 5 дугаар үе шатн дээр нь болохоор бид энэ 3 зүйлийг 3 шатны бясал одоо шатны үнц суурь нь болохоор адаа гаргасан хүндэд яадаг вэ гэх. Тэ? Энэ адаа маань хүн бүхэнд тохиолддог тий. Тэгээ өөрийн хэмжээ хязгаараас хэтэрсэн зүйлийг өөрөөсөө хүсээд байхад нөгөө чинь стресс болоод нөгөө нэг дараа чи үе шатлалгаа ингэж ороод байгаа гэсэн агуулгыг ярьсан. Тэгээд хүн болгон маш олон янзын чадвартай тий. Хүн хэдий хэмжээний бэрхшээлийг туулна одоо тодорхой хэмжээний мэдлэг болон чадварыг суралцсан байдаг юм байна л да. Судалгаагаар бүр ингэж тэгээд одоо энэ зүйлсийг ингэж энэ 3 зүйлийг ойлгосноо дараагийн үе шатлал гарч байгаа. Дараагийн үе шат маань болохоор бусдад анхаарал хандуулж эхлэх гэж байгаа. Одоо би энэ ерөнхийдөө бол ингээд өөрийнхөө зөв бүх зүйлийг ингээд ойлгоод, уучлаад, өөрийгөө инрээд хайрлаад сурчлаа гэхэд бусдад ингээд тэр одоо инэрл хайрыг бусдад одоо ингэж түгээх хэрэгцээтэй юм байна л да. Яагаад вэ гэхээр бид бол өөрсдөө нийгмийн амьтад байдаг. Бидний хийж чадахгүй зүйлсийг бусад хийж яддаг тий. Жишээлбэл одоо нүдний шилж юм уу за бид бүгдийн хэрэгжилж байгаа утсыг тий байдаг. Бидний хэрэгжилж буй зүйлсийг бид өөрсдөө хийж чадахгүй учраас л тэгээд нийгмээс хамааралтай байгаад байгаа. Тэгэхээр угаасаа бусдыг хайрлахгүй байхын аргагүй байгаад байгаа байхгүй. Ер нь бол би өнөөдөр батад муу зүйл хийлээ гэхэд яг батагийн ажил бүтэхгүй бол цаашаага нөгөө эрвээхийн нөлөө ч юм уу тийм юмгаа надад иргэүүлээд тэр нөгөө батад хийсэн муу зүйл маань надад ирээд одоо би стресстэй явж байгаад ингээд буцаад надад дефект нь хурж ирээд нөлөөнд хурж ирэх тийм магадлал маш өндөр байдаг гэсэн үг. Тэгэнгүүт
Тэр хүн одоо бусдыг хайрлахад яах ёстой вэ гэхээр энэ хүн надтай адилхан гэж ингэж ойлгох хэрэгтэй. Тэгээд тэр энэ хүн ч бас надтай адилхан бол зовлон угаасаа хүсэхгүй байгаа шүү дээ. Тэгэж бодож чадах юм бол бусдыг зовоох сэтгэл төрөхгүй тий. За бусдыг зовоох сэтгэл төрөхгүй байх юм бол бусдад одоо өгөөмөр байх өгөөмөр хандах нь шүү дээ тий. Одоо тэр хүн зовхыг хүсэхгүй бол тэр хүнд ямар нэгэн асуудал байна. Тэгэхээр тэр асуудлыг нь шийдэж өгнө. Тэр асуудлыг нь шийдэж өгөхөнд бол би угаасаа өгөөмөр байх хэрэгтэй тий. Өгөөмөр байх нь болохоор яах вэ гэхээр өөрт нь өөртөө хариу нэхгүй. Би энэ хүнд ийм юм хийж өгсөн байхад энэ хүн надад ингэх ёстой гэсэн тийм одоо хариу нэхгүйгээр энэ өглөгч ийм өглөгч байснараа хамгийн сайхан мэдрэмжийг авдаг байх нь л тий. Бас тодорхой хэмжээний сэтгэл ханамж нь яг юунаас одоо сэтгэл ханамжтай байх вэ гэдэг асуудлыг энэ бас тодорхой хэмжээгээр ярьсан байгаа. Энэ хэсгийг тэгээд эдийн засаг өндөр хөгжсөн одоо Япон, Америк ч юм уу тэр улсуудад ч гэсэн сэтгэл ханамж нь муу байгаа. Энэ чинс юуг ойлгож авах вэ гэхээр бид хичнээн мөнгөтэй байсан ч гэсэн бид хэр аз жаргалтай байж чадахгүй гэсэн агуулгыг энэ ярьж байгаа байхгүй. Америк, Япон сэтгэл ханамжийг юунаас авдсан бэ гэхээр одоо тэр нөгөө өглөөгч байсан ботод тусалсан зүйлсүүдээс сэтгэл ханамжийг илүү их аваад байгаа. За тэгээд энэ чинээс бас би юунд уурлаж байна те? Би яг юунд уурлаж байгаагаа мэдэж авах юм бол бас сэтгэл ханамжид бас нөлөөлдөг байх нь л те. Тэр хүний хийсэн үйлдэлт үү эсвэл тэр хүнийг өөрийнхоороо дүгнсэн дүгнэлтэнд гэдэг асуулт нь те. Үнэхээр тэр хүн буруу үйлдэл хийсэн байсан ч гэсэн тодорхой хэмжээгээр тэр хүн мэдхгүйдээ хийсэн үү? Яг тэр нэг хөсөл байдлыг мэдхгүй боловч би өөрөө дүгнэлт хийгээ та нар юм гисэнгүү гэдэг зүйлсээс би өөрөө бухимддаг юм байна л та. Тэнгүүд долоодох нь болохоор бодол хийцээч бодит факт болж чадахгүй гэж. Одоо би тэр хүнийг бичлээ гэж бодсон чинь нөгөө хүн маань өөр зүйл хийж болно шүү дээ. Тэгэнгүүт миний дүгнэлт надад ингээд маш том одоо сөрөг зүйлсийг ингээд стрессийг авчирж байгаа гэсэн. Тэгээд сэтгэлийн хад сул байгаа нь хүмүүсийг амархан шатраадаг болж байна гэдэг тийм агуулгыг ярилцсан байсан 7 дугаар асуудлын үед. Тэгээд дараачийн одоо би энэ чинээс бодлоо өөрөө хянж эхлэх нь шүү дээ. 7 дугаар үе шатын бясалгал дээрээс. Тэгээд 8 дугаар үе шатан дээрээс болохоор асуудлыг өөр хүний өнцгөөс харж сурах хэрэгтэй гэдэг. Энэ болохоор эцсийн нөгөө нэг шатна сэтгэлээ одоо энэ дээр болохоор удирдах чаднаа гэж байгаа. Гэтэ хэрхэн яаж удирдах вэ гэхээр одоо энэ зүйлсүүдийг хараад тэр бусдад одоо буруу шууд дүгнэлт хийх биш, бусдыг ойлгоод тэгээд дүгнэлт хийснээрээ асуудлыг өөр өнцгөөс нь харж байгаа. Миний асуудалч бай, өөр хүний асуудалч бай, тэрийг нь арай өөр өнцгөөс ингэж хараад ойлгохыг хичээдэг байснараа одоо би ингэж энэрэнгүй сэтгэлийн бясалгалын аз жаргалтай амьдралын суурьнд ингэж арай үрдэж байгаа мó гэдэг тийм юмыг ярилцаад тэгээ эцэст нь амьдрал богинохон шүү гээд энэ цаг 30 минутын подкаст маань дуусч байгаамаа. За баярлалаа.